болсон юм. 70 жил социализмын замаар замссан, үдэн сурталчсан нэг намын тогтолцоод Монголын нийгмийн олон салбарт өөрчлөлт шинжлэлийн салхийг эхлүүлсэн билээ. Арчил гэдэг шинэ үг, шинэ ойлголт араасаа бидэнд нээлттэй эдийн засгийн бодлого, олон уургач үзэл, хувийн зэрэг олон шинэ үг, шинэ ойлголтуудыг бий болгосны нэг нь шашин шүтэг, иш шүтгэхийн тухай их чөлөөний ойлголт байсан. 1990 оны ардчилсан хувьсгал монголчуудад эрх чөлөө, иргэний эрх, зах зээлийн харилцаа, үг хэлэх, эвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, сүсгэлэн бишрэх, хүний наад захын эрх чөлөө олж ирсэн нь асуудлын зөвхөн нэг тал билээ. Нийгэм нээлттэй чөлөөтэй болсноо Монголын уламжлалт гэдэг бөөмөр удын шашин дэлгэрч эхэлсэн цаг үедээ Монголын христийн амьдрал нэгэн түүхэн үйл явдал тохиолдсон Монгол нутагт сайн мэдээ дахин дэлгэрсэн үйл явдал байлаа. Ийхүү Монгол нутагт сайн мэдээ эргэж дэлгэрсэн тэр цаг үедээ Үрдэнгийн цуглааны анх байгуулагдсан түүхч салшгүй болохгүй юм байна. Ирээд онд бол Монголд бүх төрлийн сайн муу бүх юм орж ирсэн. Тэрний нэг нь мэдээж авралын сайн мэдээ байсан л да. Тэгээд Монголд бол үнэхээр цангасан юм шиг олон хүмүүс сайн мэдээнд итгэж байсан. Амьдралаа хайсан, цорилгоо хайсан олон хүмүүс. Яг нөгөө залуу зохион бүтээлчдийн төв дээр бид нэр мөнхийн гэрэл ерөнхийдөө тухайн үе цуглардаг байсан. Тухайн үе цуглараад Канадаас ирсэн Альбер Джентлман гэдэг хүн биднийг ерөнхийдөө удирддаг. Тэгэхээр тэр үед ухаан Билнан багш маань ерөнхийдөө монгол хэл сурж байгаа оюутан гэдгээр ирсэн. Тэгээд тэр үед мөнхийн гэрэл цуглаан чинь цааландаа багтгаалаад ямар тохиолдлоор яаж гэдгийг мэдэхгүй. Ямар ч хэлсэн ерөөсөө эх 7 хоногоос эхлээл юу яа шүү. 19 дугаар хорооллынхан 75 дугаар сургууль дээр уулзахаар болсон шүү. Миний одоо санах юм нэг 120 30 ч байна уу те. Ийм олон хүнтэй 75 дугаар сургууль дээр эхэлжсэн тэр үеийг би та санаж байна. Үрдэнгийн цуглаан аюул олон газар цуглаан ажилласан. Тэгээд залуу таймчдын ордон дээр одоо Эрсэнка гэдэг нь тийм Оросын Эрсэнка дээр тэгээд 48 дугаар сургууль дээр 75 дугаар сургууль дээр залуу таймчдын ордон дээр мөнхийн хайр дээр толог залуучуудын соёлын төвийн 212 дугаар өрөө. Тэр үед угаасаа яг үрдэнгийн цуглаан дээр хүмүүс бараг 90% залуучууд байсан учраас хэтэрхий олон нүүж байгаа нь тэр үед бол их айхтар асуудал болдгоо байсан. Социалист нийгэм биднэрт зааж исэн үг бол шашин гэдэг бол ерөөсө хар тамхи гэдэг биднэрт зааж толгойд хийдэг байсан учраас олон хүмүүс айгүй эргэлдэж ирсэн. Гэтэ маш олон залуучууд ягаад христийн сүмд анх ирж ирсэн бэхээр тэдний толгой яг өөрөөр хэлбэл яг марксизм, ленинизмын онолд тэр бүр наалдаж чадаагүй тий. Бас л одоо яг л нэг дэлхий даяараа өөрчлөлт гарч ирсэн тэр үе байсан учраас тий мэдээлэлээс бас жоохон ч гэсэн хүртсэн үе байсан. За яг л одоо ихэнх залуучууд бол ер нь нэг 16-аас 22-3 насны залуучууд байсан юм бол тэгээд их л залуу байсан. Тэгэл 7 хоногийн ерөөсөө нэг л өдөр амардаг байсан санагдаад байгаа. Ерөөсөө 2 дахь өдөр библи судлалын цаг, 3 дахь өдрийн оройны цуглаан, 4 дахь өдөр оюутнуудын цуглаан, 5 дахь өдрийн символик, хагас өдөр нь одоо дунд сургуулийн хүүхдүүдийн цуглаан, бүтээсэн өдөр нь хүндэтгэлийн цуглаан гэх. Тэгээ бүх цуглаанд явна. Бүгдэнд нь оролцсон тийм. Бас хүмүүс аюух ажиллахгүй ер нь яг нэг нийгмийн аюух хэцүү үе байсан шүү дээ. Тийм учраас хүмүүс аюух цуглаанд ирдэг байсан. Мэдээж анхны итгэгчнээс үнэхээр бидэрт гал олон зориг байсан л да. Одооний итгэгчнээс байхгүй гэж байгаа юм биш. Гэтэ тухайн үед бол бэрхшээл зөндөө байсан. Бараг жил чи бол хэдэн төгрөг хэдэн доллар аваад биднэрт энийг ярьж байгаа юм бэ гэж дандаа тэгж хэлдэг. Эсийн тухай ярина. Чи Монгол улсаа тий харин шишинд хөдөлцсөн гэдэг иймэрхүү бэрхшээл айгүй их байсан. Би нэг Сандгийн Сүхбаатар аймагт очиод авралын зар тарааж байгаа. Тэгээд нөгөө Хуан Бастарлаа уцаар нөгөө мэдээлэх хэрэгтэйсэн байхгүй ажлынхаа талаар. Тэгээд нөгөө холбоон дээр нэг өглөөгээ байжсэн чинь хин таш балбаргаа орж ирдэг. Яруу найрагч таш балбаргаа. Тэгсэн чи орж ирэхээр за би энэ хүнд ч гэсэн Есүс хэрэгтэй штэ гэдэг. Анхны нөгөө шар Есүс гэж хинбэ гэдэг нөгөө материалыг ингээд аваачаад өгдөг байхгүй.
Тэгсэн чинь ингээл харж ирсэн аа. Гинт ингээл учиргүй ураал тэгснэ юм уу Есүсийн биеэ үнэлэгч нар та нар өстой эх орноо хөдөлсөн юм нар гал урдуур ингээл лекц уншаал ингээл явцсан. Тэгээд яг ногоон нуурын одоо атманууд гэж тухайн үед байсан хэсэг залуучууд ирээл Есүсийнхний газрыг нураан Есүсийнхнийг яан энэ тэр гэл янз бүр болдог байхад би нэг санд ямар ч байсан ганцаараа уйлаад эзний өмнө залбирчээсэн залбирал юу вэ гэхээр эзэн дахиж энэ газар ийм хүмүүс ирэхүүг болтолно гэдэг одоо эзний дотор залбирчээсэн байгаа. Тэр үед бол мэдээлэл хомс байлаа. Хүмүүс нэг сэтгэл бас шин соргог байсан. Миний л санаж байгаагаар бол учиргүй тэгэж дайсгэнсэн, учиргүй одоо үүсгэсэн, хавчиж гадуурхсан бол тийм юм нэг тохиолдож байна. Тэ. Хүмүүс бол маш нээлттэй хүлээж авдаг байсан. Маш баяртай. Ер нь би ч гэсэн лам хүмүүстэй янз бүрийн тийм шашин илүү дуртай сонирхолтой янз бүрийн юм ирсэн хүмүүстэй уулзч байсан. Ядаж ч гэсэн нээлттэй л ханддаг байсан. Тэгэж нэг өсөргүүцээ улаанцай бабу болсон юм бол байхгүй зүгээр гадуур бол нэг тийм хүдээс бол явдаг байсан. Тэр христчлийнхэн амиа оролдог л юм христчлэн хүмүүс шашны дан гаргах гэж байна. Тэр бол зүгээр нэг цаг зуурын нэг явуулын яриа шахвал байсан. Ховч маягийн юм байсан. Яг амьдрал дээр тулаад хүмүүс сайн мэдээ яриад эхлэхэд бол шал өөр хүлээж авдаг байсан. Тухайн үед анх чуулганд ирж исэн хүмүүсийг дуу бол маш их татчихсан. Хүмүүс ярьдаг байсан. Ерөөсөө тэр дуу ямар гоё юм бэ гэх тий. Тэгээд ерөөсөө дууны үг өөрөө хүмүүст авралын зар тарааж исэн. Яг гэвэл бид нар бас их утга учиртай дуунууд орчуулж исэн. Анхны дуунуудыг бид нар одоо харах юм бол одоо бүр шалгартсан тэгээд дэлхийн шалгартсан хиймэн дуунууд байсан. Тэр дуунуудын үг өөрөө Библи зааж исэн. Тэр нь өөрөө сургаалт байсан. Анх таригдсан цагаас хойш 10 жилийн хугацааг аль хэдийн артаа үтсэн. Сүнслэг өсөлтийн хувьд эрчимтэй хөгжилтэй. Монголын христийн нийгмийн өнгө бодлогыг тодорхойлогч. Христийн сүм цуглаанууд донд харьцангуй том өөрийн гэсэн байртай үр дүнгийн чуулганы хувьд зайлшгүй хийгдэх ёстой нэгэн шилжилт хөдөлгөөн байсан нь илгээлтийн эзэн пастораас орон нутгийн. Онцлж хэлбэл Монгол пастор шилжих тэр түүхэн хариуцлагатай үе үр дүнгийн чуулганы өмнө тулгарч эхэлсэн юм. Нутгийн чуулган төрөх процесс гэж байна. Ерөөсөө ямарваа нэгэн улс соёлд тий илгээлт хийгдээд христийн сайн мэдээ орж ирээд дараа нь нутгийн чуулган заавал бий болох хэрэгтэй. Христ итгэгч нарын нөхөрлөл бий болох хэрэгтэй. Тэгээ энэ процесс өөрөө хэд хэдэн үе шат угаасаа дамждаг байхгүй. Эхлээд автоматар дуртайж дургүйж хүмүүс яг сайн мэдээ болоод түүний дамжуулагчийн тэр соёлыг нь сайн мэдээний нэг хэсэг болгож хүлээж авдаг байхгүй. Удирдлагын шилжилт хөдөлгөөн бол сүм цуглаанд үргэлжил бэрхшээлтэй байдаг. Тэгвэл ялангуяа эргэлтийн эзнээс Монголд шилжилт хөдөлгөөн бол бас хэцүү байсан. Мэдээж яг урд нь байсан удирдлагатай хүмүүс амар тасцсан. Тэгээд урд нь байсан пастортай ч гэсэн хүмүүс айгүй тасцсан байдаг. Тийм учраас дараагийн пастор гарч ирэхэд итгэж байгаа, төрж байгаа хэсэг хүмүүс байдаг. А зарим нь болохоор мэдээж яг дундыг барьлаа яг юу болох вэ гэж хүмүүс байдаг. А зарим нь болохоор эсэргүүцсэн хүмүүс байдаг. Яг л ийм бэрхшээл гэдэг маань одоо сүмийг 100% үзэх юм бол 30% нь л те итгэвчтэй заа бид нар шилжих гэсэн хүсэлтэй. А бараг 60% нь одоо өөрөө мэдхгүй эсвэл үгүй. Тодорхой хэмжээгээр бас олон хүмүүст янз бүрийн ойлголтууд байсан. Гэхдээ өнөөдөр хамгийн нэг чухал зүйл нь юу вэ? Энэ бол зүгээр нэг хүмүүсийн хоорондоо үйл ойлголцох ч юм уу эсвэл биеиндээ гомдсон хандлагын асуудал гэхээс илүүгээр яг энэ бол зарчмын асуудал. Тэгээд дээр нь илгээлтийн эзний удирдлагаас Монгол пастрын удирдлагаас шилжих зайлшгүй эзэн цагт гарч байгаа болох ёстой байсан. Тийм үйл явдал гэж бодож байгаа. Энэ бол яг шаардлага байсан л тавьсан. Яг тэр үеийг хүртэл тогтсон нутгийн одоо пастор байхгүй тий. Илгээлтийн эзэн отортож явсан. Илгээлтийн эзэн маань өөрөө гадаадад маш олон жил болсон учраас шаардлага үнэхээр яг тийм байсан. Тэгээд энэ дээр ч гэсэн бас мэдээж нэг илгээлтийн эзэн маань ч гэсэн өөрөө
зөв алтнуудыг хийсэн гэж би боддتي. Өөрөө ирээд материалстрыг томилж өгөөд. Тэгээ үнээс хойш одоо ингээ харахад бол үнэхээр бас яг зөв л эргэлт зөв л алхам байсан гэж би өгдөг маш хүр ашгаа ачаа өгсөн гэж бодож байгаа. Тэгвэл бид нар хамтдаа даван туулсан. Даван туулахдаа хүмүүстэй мэдээж удирдлага одоо шинэ удирдлагыг эзэн хүссэн гэдгийг бид нар амьдрал өөрсдөө харуулсан. Яг Монгол чуулган цаашдаа яг ингээд өөрөө хэрэг өвдгийн чуулган Монгол чуулган болж байна тий. Энэ Монгол чуулган жишээлбэл хэд хэдийн юмнууд зүгээр наацхан яаж тэр мэдээ дамжуулах нэг өсөндөө сургаалыг яаж дамжуулах вэ тий. Монголчуудад яаж ирүүл илүү хүртэл юу. Монголчууд өнөөдөр яг Библиэс юу илүү яг өнөөдрийн нийгмийн харилцаанд юу илүү чухал байна. Тэ. Миний гэр бүлийн харилцаанд юу чухал байна. Бурхан яг энэ соёлд энэ хүмүүст хандаж энэ нийгэмд хандаж юу хэлэх гээд тэ. Бодиттой асуултуудад бодиттой хариултууд өгдөг байх хэрэгтэй. Ингээхийн тулд энэ теологи өөрөө тодорхойлогдож байгаа хэрэгтэй байхгүй. Үнэхээр яг Монгол ахуй соёл дотор Библийн үнэлэмж, Библийн сургаалыг хэрхэн нутагжуулж яг Монгол дагалдагчдыг хэрхэн бэлтгэх гэдэг тал дээр анхааран Монгол чуулган эвслийг үзэл бодол, итгэл, үнэмшил нэгтэй пасторууд нийлэн байгуулсан юм аа. Тэгэхээр Монгол чуулган эвслийн гол зорилго бол өнөөдрийн чуулган болон Христ итгэгч нарт тулгамдж байгаа асуудлыг Библийн зүгээс үнэхээр Монгол чуулган, Монгол дагалдагч ямар байх вэ гэсэн хариултыг өгөх, итгэгч нарт туслах ийм зорилготой сүм чуулганы пасторуудыг бас халамжлах, сүм чуулганы пасторуудын амьдрал, үйлчлэлийг хуваалцах ийм зорилготойгоор бид нар Монгол чуулган эвслийг байгуулсан юм аа. Энэ хүрээнд бол бид нар Монгол чуулган эвслийг байгуулад энэ чуулганы эвсэл багцсан чуулгантай бас энэ санаа зорилгоор нэгдээд энэ итгэл үнэмштэй хамтраад одоо бид нар ажиллаж байгаа. Тэгээ ийм л одоо онцлогтой ийм л одоо алсын хараад бид нар ажиллаж үйлчлж байгаа. Ямар ч гэсэн өнөөдрийн байдлаар үрд ингээд чуулган яг юу харж юуны төлөө явж байгаа гэвэл одоо бид нэр хуучин хөтөлбөр төвтэй тийм ийм цуглаан байсан бол одоо өнөөдөр бид хүн төвтэй өөрөлдөл гэр бүл рүү хандсан, хувь хүн рүүгээ хандсан ийм одоо чуулган болж хөгжихийг хүсэж байгаа. Ирээдүйд үрдэнгийн чуулган маань яг нутгийн чуулганы хувьд хэрхэн орон нутгад үйлчлэх юм. Тэр үр жимсээрээ дамжуулан Улаанбаатар хотод Монголын нийгэмд ямар өөрчлөлтийг авчрах юм бэ гэсэн маш том одоо зорилго, маш том үйлчлэл юм байгаа гэж би харж байгаа. Миний нэг бодож өгдөг зүйл гэдэг л да. Пастор хүн бол яг өөрөө хонин сөрөг хаан мэт тэнд байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр өнөөдөр манай олон сүмийн гишүүд маань өдөр тутам завгүй ажил амьдралын дунд байдаг. Нийгэм олон бүр өөрчлөгдөж нийгмийн стресс бас маш хэмжээр ирдэг болсон байна. Тэгэхээр яг тэр орчин нөхцөл донд тодорхой хэмжээнд пастор өөрөө бас ажил хөдөлмөр эрхэлж ажил хөдөлмөр эрхлэнгээ бас үлгэр дуурайл болж чуулгандаа үйлчилж байгаа нь бас их том алхмаа гэж бодож байгаа. За ерөнхий төрөнд үрдэнгийн чуулганы үеийн бүхий л итгэгчдэд үрдэнгийн чуулганыхаа үүсгэн байгуулсан 20 жилийн мэрийн мэндийг хүргье. Бас үний ялдамд үрдэнгийн чуулганыг мань анханаас нь байгуулсан цагаас өнөөдрийн хүртэл бүх талаар дэмжин тусалж хамтран ажиллаж бидэнд тусалж байсан бүх итгэл нэгтэй Христ итгэлд албан байгууллага, сүм чуулган за тэр хов хүмүүстэй бүгдэнд нь 20 жилийн мэрийнхаа халуун мэндийг өргөн төвшүүлж байна. Өнөөдөр бол гайхамшигтай өдөр. Үрдэнгийн чуулган маань 20 жил болжээ. Тэгээд үеийн үрдэнгийн чиг та бүхэндээ бас 20 жилийн ингээ бурхан эзэн маань биднийг бүтэн 20 жил хивээж энэ л цуглааныг хайрлсан гэсэн тэр сайхан баярын мэндийг та бүхэндээ дэвшүүлье. За тэгээд үрдэнгийн сүмийн бүхэл итгэгч нартай үе үеийн итгэлийн ам нөхдөдөө үнэхээр эзний нэр дээр баярын мэнд хүргэе. Учир нь хийцэн үрдэнгийн сүмийг тохиолдлоор эсвэл санаандгүйгээр бий болгоогүй гэдэг би итгэдэг. Энэ чуулганаа дамжуулан өнгөрсөн 20 жилийн турш маш олон удирдагчдыг итгэлийн хүмүүсийг их эзэн босгосон байна.
Тийм учраас үрдэнгээчүүд нь сүмээрэ бахархаараа эзний өгсөн дуудлага зорилгын төлөө урагшаа хамтдаа алхацгаая. Үрдэнгээгээ чуулганы одоо болон өнгөрсөн магадгүй ирэх ойрын жилүүдэд удахгүй үрдэнгээгээ чуулганы гишүүн болох хүмүүс тийм ээ Монгол чуулганы энэ одоо гайхамшигтай одоо тесрэлттэй өсөлт хөгжлийн нэг томоохон одоо хэсэг нь хэвээрээ ерөөлтөй хэвээрээ цаашид эзнэр хэвээрдэж яваасаа гэж нэгдүгээрхээ ерөөж байна. Хоёрдугаарт одоо байгаа үрдэнгээгээ чуулганы гишүүдтэй үрдэнгээгээ чуулганыхаа 20 жилийн ойн үнэхээр гал халуун баярын мэндийг хувийнхаа зүгээс гэр бүлийнхаа зүгээс өргөж байна. Одоо Вашингтон DC хотод байгаа инрэл чуулганыхаа зүгээс бас маань гэрэл миний би гэр бүлийнхээ өмнөөс нийт үрдэнгээгээчүүд тав хүндээ энэ 20 жилийн баярын халуун мэндийг дэвшүүлье. Тэгээд ирж байгаа он жилүүдэд хамтдаа эзний хаанчлалын төлөөхийн үйлчлэлд хамтдаа мөр зэрэгцэн явцгаая, хамтдаа үйлчлцгээе, хаан байна, хамаагүй дор бүрнэ эзнийг алдаршуулахын төлөө итгэлээр үнэхээр гайхамшигтай үйлчлэг эзэнд үнэхээр томоос том үр жимсийг барин очицгоё гэж уриалах байна. Эзэн бурхан та бүдгийг болтугай.